За их хурлын гишүүдэд одоо анхаарал өгөхөд бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдаад одоо сүүлийн 15 жил одоо юу хийсэнгүү Монголын үндэсний аюулгүй байдал болон Монгол улсын их хурлын цэцгийн хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч Хөрөс Өхийн одоо үйл ажиллагаатай холбоотой гадаад бодлого ялангуяа Монгол улсын үндэсний аюулгүй байдал Монгол улсын ардын армийн жанжин штабын үйл ажиллагаатай холбоотой нууцлаг одоо үйл явдлуудыг дахин сөхөн авч үзэх нь одоо зүйтэй гэж бодож байна. За энд бол нэгд одоо улс орны хил хязгаарыг одоо тандсан улс орны хил хязгааруудыг хагаслан хувааж гадаадынханд худалдсан борлуулсан одоо үйл явдлыг дахин одоо сөхөн авч үзэх хэрэгтэй байна. Хамгийн чухал асуудал бол газар доорх ураны үйл явдлыг ураны олборлолт гадаад орнуудын ураны олон газын хийн олборлолтыг хийж байгаа ажилчдын ахуй амьдрал, цалин хөлс, тэдний аюулгүй байдлыг хангаагүйс одоо Афганистан болон хуучин Пакистаны үйл ажиллагаанд оролцож байсан газар доорх тусгай байгууламжийн асуудлыг одоо сөхөн авч үзэхгүй болохгүй байна. За энд бол одоо Афганистан болон Пакистаны үйл ажиллагаа Монгол улсын цагдаагийн ерөнхий газарт одоо хамтарсан одоо үйл ажиллагаагаар одоо зохицуулагдаж байгаа гэдгийг бас ойлгох зүйтэй. За энэ үйл явдлын олон мэдээллийг 1998 онд Афганистанд үйл ажиллагаа явуулж байсан олон улсын энхэн сахиулгын тусгай батальон тусгай офицерүүд зохион байгуулж арай хийж зохицуулсан байгаа. Үүнд бол нэлээд томоохон одоо тулаан газрын гүнд одоо явагдаж байсан гэдгийг бас ойлгох зүйтэй. Монгол улсын армийн маршал Дөрвөн Эрдэнэтийн хувьд бол маш нууцлаг байдлаар одоо үйл ажиллагаа явуулдаг. 1989 оноос эхлээд Оросын холбооны улсын үйл ажиллагаатай олон хуучин зөвлөлт улсын батлан хамгаалахын хамтарсан одоо цэргийн одоо үйл ажиллагаа газар доор болон Афганистаны үйл ажиллагаанд тусгагдж байсан гэдгийг ойлгох зүйтэй. 1989 онд Иракийн үйл ажиллагаа зөвлөлт улс руу одоо дайралт хийж байсан тэр үйл ажиллагаа тасан зогсоосон байгаа. Энэ явдал бол нууцлаг үйл явдал тооцогдно. Учир нь одоо энэ дайны үйл ажиллагаа бол тухайн одоо уулархаг нутаг Афганистан, Пакистан, Иракийн одоо үйл ажиллагаа нь явагдаж байсан гэдгийг бас ойлгох зүйтэй. Монгол улсын армийн маршал Дөрвөн Эрдэнэт бол байнгын бэлэн байдлын армийн маршал цолыг одоо дахин сэргийж түүний цол тэмдэг мөн одоо үйл ажиллагаанд оролцож байсан одоо тухайн үеийн баримтдаг канонууд бичлэгүүдийг одоо сөхөн авч үзэх нь одоо зүйтэй гэж бодож байна. Монгол улсын армийн маршал Дөрвөн Эрдэнэтийн урлагийн гавьяа зүтгэлтэн төрийн сорилт цол тэмдгийг сэргийж түүний одоо уран бүтээлүүдийг дэлхийн нийтэд олон түмэнд одоо үзүүлэх нь одоо маш чухал юм байгаа юмаа гэдгийг бас ойлгох зүйтэй байгаа юм. За одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бас нэг чухал асуудал бол Монгол улсад одоо хэрэглэгдэж байгаа сүүн бүтээгдэхүүн болон махан бүтээгдэхүүний үнийн өсөлт одоо маш их өндөр хэмжээнд хүрсэн. 500 төгрөгөөр талхавдаг байсан бол өнөөдөр 3500 төгрөгөөр талхавж штэ. Сүү 4200 болсон байна. Махны үн одоо асар их өндөрт өссөн 19500 төгрөгөөр махаа одоо худалдаж байна. Ийм учраас одоо энэ байдал одоо Монгол улсын их хурл яралт одоо хуралдаа хийж ямар ч байсан үнийн тогтолцоог одоо доктортой байх үүднээс одоо дундаж үнийг одоо гаргах зүйтэй гэж бодож байна. Ялангуяа одоо 19500 төгрөгийн үхрийн мах, хоньны мах 16500 гэж байгаа. Энэ үнийг одоо аль болохоор одоо багасгаж 8000, 9000 төгрөгөнд одоо шийдвэрлэх зүйтэй гэж бодож байна. 2500 төгрөг, 3000 төгрөгөөр одоо талхавж байгаа энэ байдлыг бол 1000 төгрөгөнд одоо оруулах 1000 төгрөгөөр тооцох асуудлыг одоо шаардж байна. Мөн одоо сүүн бүтээгдэхүүн 4200-аар одоо худалдах, борлуулах 1 литр сүү одоо 3000 төгрөг, 3500 төгрөг байна шүү дээ. Тэгээ энэ асуудлыг одоо зогсоохын тулд 1 литр сүүг одоо 1500 төгрөг юм уу 1000 төгрөгөнд одоо хэлбэлзүүлэх тийм одоо үнийн доод түвшинд одоо буулгах шаардлагатай гэж үзэж байна. За үүнээс улбалсан одоо мөнгөний ханшийн зөрүү болон одоо экспорт импортын үнийн дүнг одоо багасгах явдлыг одоо шаардж байна. Нефтийн үнийг буулгах шаардлагатай хатуу анхааруулах хэрэгтэй байна. За энэ нефт бол яхаарахгүй ураны цөмийн олборлолт болон ураны цөмийн энергийн төвтэй холбоотой. За энэ ураны цөмийн энергийн үйл ажиллагааг одоо хувь хүмүүс болон хувийн компани нэрээр
зэрэгжилсэн одоо үйл ажиллагаатай хувийн цэргийн үйл ажиллагааг одоо ард түмний 032 дугаар анги зохион байгуулж ирсэн учраас одоо тэр дотор байгаа одоо цэргийн улирсан ахлах шиг ярьдаг олон жил одоо ажиллаж байгаа тийм офицеруудад их холбоотой асуудал байгаа. Одоо очиж шалгаад үзэх юм бол бүгд одоо мэрэгжлийн офицерууд биш байгаа. Үүнийг одоо таслан зогсоох шаардлагатай одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлын дээд командлагч дүүрэн эрдэмтдийн хувьд бол шаардж байгаа гэдэг ойлгох зүйтэй байна. За Монгол улсын үндэсний аюулгүй байдал үйл ажиллагаанд одоо газрын тос болон нефт олборлох, ялангуяа одоо энэ газар доороос газын хий олборлдог тухайн одоо газрын гүнд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсүүдийн ахуйн амьдралыг судлах хэрэгтэй байхгүй юу? Ажлын байрыг судалж ямар шиг дүгнэлт гаргах вэ? Эрүүл мэндийн болон мөн одоо нефт импортын одоо хууль гэж бий. За энэ бүхнийг одоо харгалзан үзэж одоо шалхан зүйтэй. Эрүүл мэндийн үйл ажиллагаа бол ерөөс явагдахгүй байгаа ш. Ер нь бол Монгол улсад. Мөн одоо цаашлбал одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор хилийн одоо офицеруудын ахуйн амьдрал хэчнээн километр газар нутгийг одоо хамарсан одоо боомтуудыг одоо үүсгэн байгуулсан. Түүний цаана дахиад Улаанбаатар хот байж шít. 8 Улаанбаатар хотын тухай одоо яригдж байгаа болохоос үүнээс цаана нэлээд олон одоо аймаг хотуудын одоо хөгжлийг одоо харуулсан маш томоохон орчин үеийн хотуудыг одоо удаа дараалан одоо алдаж байгаа явдал байна. За Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн гол чухал зүйл бол эх орноо бүрэн бүтэн байдлыг одоо хадгалах ардын армийн чухал одоо үүрэг байгаа. Үүнийг одоо тасан зогсоосон одоо үйл явдал бол хувийн одоо ампис өссөн офицеруудын хийсэн ажил байгаа. Хил хязгаар одоо гадаадынханд хөдөлдөж 71 гишүүн буюу 78%-аар санал хилийн цаана ахаад томоохон одоо хот суурангуудаа алдаад одоо эзэнгүй хотууд маш их боллоо. За сүүлийн 10 жил 14 жил бол эзэнгүй хотууд маш их байгаа гэдэг ойлгох зүйтэй. Энэ хотуудыг одоо 8 хийдэг, чэнж гэж ирдэг. Одоо хэсгийн одоо цагдаагийн газарт одоо үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдөө ам том физиологийг өөрчилж матриксын одоо дүр бүтээж одоо янз бүрийн одоо үйл байдлаар Монгол Улсын засгийн газарт одоо нэвтрэн орж хууль бус одоо үйл ажиллагаа хийж байна. Мөн одоо энэ Дэнжимэн гэж ярьдаг албатан саадуулах, цагдаагийн газрын албатан саадуулах газрын одоо гадах жорлонд Монгол Улсын төрийн тамгыг хийсэн байгаа шүү дээ. За ийм байдлыг одоо хийж байна. За төрийнхэн тамгыг ахлагч санж ахлагч ганц өгөх гээд энэ хоёр хүн зоо соёл компаниг 2 тонн жинтэй доллар, евро хоёрыг одоо хулгайлах замаар одоо авсан байгаа шүү дээ. Дээрмийн хадлага автомат буудаа очиж одоо өөрийн 5 цагийн үед авсан энэ үйл явдлыг одоо дахин одоо яралтай авч үзэж тасан зогсоох шаардлагатай гэж үзэж байна. За энэ албатан саадуулах газарт Монгол улсын ардын армийн офицерууд одоо нилээдгүй олонлоо одоо хоригдож байсан шүү. Ер нь бол арх уусан нэрээр тусгай одоо химийн аргаар тусгай тариа тарьж бүгд нь одоо байршуулж ирсэн тийм төвхийг одоо иргэн сануулж байна. Ер нь бол өмнө Солонгос улсад тусгай тагнуулын үйл ажиллагаагаар одоо химийн тариа болон химийн уус одоо хүмүүст дуулгаж маш одоо аюултай байдлаар одоо энэ тэнд байршуулдаг, энэ тэнд аваачдаг маш аюултай үйл явдал болсон ш. Ер нь бол албатан саадуулах газарт Монгол улсын энхэн сахилгын ахмад цолтой офицерууд 100-100-аар очиж одоо үйлчлэхийн нэрээр одоо албатан саадуулахад одоо байршуулж ирсэн тийм аюултай байдал болсон ш. Ер нь бол төрийн тамга тухайн одоо албатан саадуулах газрын жорлон дотор, нойл дотор булгацтай байгаа ш. Ер нь бол түүнийг одоо яаралтай гаргаж авах шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ төрийн тамга бол хас тамга байгаа. Энэ хас тамга бол Монгол Улсын засгийн газрын ерөнхийлөгчийн тамга байгаа гэдгийг ойлгох зүйтэй. Төрийн нууц хамаарах мэдээ агуулсан шүүх прокурорын шийдвэрийг оролцогчдод танилцуулах, гардуулан өгөх журмыг наривчлан тогтоох. За Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой үйл явдлыг одоо би товчхон хэллээ. За Монгол Улсын хорихлын хугацаа дуусгаар бол хууль заасны дагуу цаашид цагдаа авах тасан сэргийлэх арга хэмжээ газар нутагт байршуулж байгаа, байрлаж байгаа, шоронд ял эдэлж байгаа хүмүүсүүдийн анкет бүртгэлээ дахиж авч үзэх хэрэгтэй байна. Хичнээн хүмүүс одоо ялангуяа одоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын эх орныхон төлөө зүтгэж явж байсан одоо инхээс сахилгын үйл ажиллагаанд оролцож байсан олон зуун офицерууд, олон мянган офицерууд одоо энэ тэнд шоронд орсон явдал бол байгаа шүү. Үүнийг одоо таслан зогсоож яаралтай тэднийг одоо суллах асуудал ярих шаардлагатай гэдгийг бол хатуу анхааруулж байна. Ер нь бол
хэл сэргээрээ доорсон маш олон хүн байгаа гэдгийг бас ойлгох нь зүйтэй. За эдгээр хүмүүсүүд нь бүгд үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал одоо анкет бүртгэлтэй маш нууц офицерууд байсан гэдгийг бас ойлгох нь зүйтэй байна. За ийм асуудлыг яагаад шийдэ гэдгийг одоо Монгол Улсын засгийн газарт хуучин одоо үндэсний аюулгүй байдал ажиллаж байсан жанжин штаб генерал байсан одоо хүмүүсийн хувьд бол шаардж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй. Энэ талаар нот хуримтыг шүүхэд гаргах. Хүн ямар хэрэгт яллагч байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан талаарх тогтоолыг гардуулан өгөх.